Сайн байцгаана уу? Энд ч байна. За бид гимшлийнхаа тал дээр л гимшлийг яаж хийх вэ, хэрхэн хийх вэ гэдэг тал дээр ярьсан юм байгаа. Тэгэхээр нэгдүгээрт нь нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Гим нүглийг зөвхөн бурхан уучлдаг, цэвэрлдэг. Бид ямар нэгэн үйлсээр хийх гэж оролдох нь буруу зүйл гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ихэнх төрлийн шашин ер нь бол хэр сэтгэлээс бас бүх шашингууд та заавал үйлс хийх ёстой гэдэг өөрийгөө зоодч гэдэг шашин байдаг. Хэдэн дахин сунаа, мөргөл өрг, мөрөг өрг гэх мэтлэн. Энэ явдлыг ойлгох маш чухал. Хоёрдугаарт нь загалмай дээр хийгдсэн Иесусийн цусаар бүх төлбөр төлөгдсөн гэдэг нь ойлгох явдал маш чухал. Тэр Еврей 7:27 дээр тэр тэдгээр тэрхүүн тахилч нарын адил гэж Иесусыг хэлж байгаа. Эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй. Яагаад гэвэл тэрээр өөрийгөө бүгдийн төлөө тахил болгохдоо үүнийг нэг мөсөн хийжээ гэж. Тэр Иесус Христосд ямар нэгэн нүгэлтэн байгаагүй. Тэр Бурхны хүү байсан. Тэгээд яг бидний гим нүглийн төлөө өөрийгөө бүгдийн төлөө гэж байгаа. Тахил болгохдоо үүнийг нэг мөсөн хийсэн. Үүнээс болж бид нар дахин гим нүгэл ч юм уу төлөө ямар нэгэн өөр төлбөр төлөх шаардлага байхгүй гэсэн үг. Тэгэхээр бидний сүм гэм үү өвчлөлт өргөж байгаа өргөл нь хайрын өргөл гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хайрын болон 11 өргөл гэх мэтлэн. За тэр талаар дахиад илрүүлж ярьж болно. Тэгэхээр Луг 18-ын 9-14 дээр сургаалт зурал Парасаба татвар багчнаар хэлж байгаа. Тэгэхээр бид яагаад гимшдэг те? Бид нар яг үнэндээ өөрсдийнхөө төлөө гимшдэг байгаа. Биднэрт хэрэгтэй учраас гимшдэг. Тэрнээс биш бидний яг гим нүглийн төлөөс бол Иесус Христос төлөгдөө дуусчихж байгаа. Гэхдээ энэ гимшлийн процесс бол биднэрт байнга хэрэгтэй байгаа. Луг 18:9 дээр өөрсдийгөө зөв хэмээн өөрсдөө итгээд бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан энэ сургаалт зурлыг альдав. 9 дээр өөрөө хэлж байгаа. Өөрсдийгөө зөвхт хэмээн өөрсдөө итгээд гэж байгаа. Тэр өөрсдөө итгэж байгаа бурханд биш. Тэгээ хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь парсай, нөгөө нь дотор хураагч байж гэнэ. Парсай хүн зогсоод өөртөө залбиран бурхан тандаа би таларх юм. Ийгвэл би бусад хүмүүс шиг залхаа, шудраг бус завхаа биш. Энэ дотор хураагчч биш. Би 7 хоногт 2 удаа мацаг урж олсон бүгдийнхээ 11-ийг өргөдөг гэв. Харин татвар хураагч нь зайдуу зогсоод тэнгэр өөд чарж зөрхлөлгөө. Харин цээжээ дэлсэн байж бурхан минь ээ нүгэл тамааг өршөөгөөч гэв. Би та нарт хэлье. Парсанд биш харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ хариу. Учир нь өөрийгөө өргөмжилдэг бүгд номхуулдаж харин өөрийгөө даруй байлгасад өргөмжлөгднө гэв. Тэгэхээр энэ дарууслын процессын бас нэг хэлбэр нь яг зөв гимших явдал юм. Гимшлийн процесс бол маш нандин зүйлтэй. Тэгтээ нэгт гимгүүгж тооцогдсон боловч бид нэр гимгүүг л худлаа. Бид гимтэй гэж угаасаа 1-р Иохан 1:8 бичигдсэн байдаг. Тэгэхээр бид нүгэлгүй гэж хэлбэл өөртөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэ алгаа гэж 1-р 8 дээр бид нүглээ улаавал итгэмж зөвтрээр нүглийн минь уучлж бүхий л зөв бусаас биднийг цэвэрлэнэ. Бид үнэхээр зөвөр нүглээ улаавал итгэмж зөвтрээр нүглийн минь уучлж бүхий л зөв бусаас биднийг цэвэрлэнэ. Тэр хин уужил цэвэрлдэг вэ гэхээр бурхан уужилдаг. Тэр уужил цэвэрлэлийн процессод хоёр тустай процесс гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ гимшлийн процессыг би одоо жишээлбэл яаж хийдэм бэ гэдгийг сайн ойлгох. Гимшлийг бурхандаа хамт хийдэг ба. Бурхангүйгээр би өөртөө гимшээл ч юм уу эсвэл би ийм хүн гээл орлоод байх нь тийм таатай зүйл биш. Тэгээ ихэнхдээ би эзнэр өөрөөрөө шалгуулдаг байгаа. Яг түүн дээр очиод ариун сүнсээр дүргэж өгөөч гэд очиод Иесусээ гэж хэлээд ерөнхийдөө шууд сэнти дээр очдог байгаа. Эзэндээ өмнө очиод суудаг байгаа. Заримдаа би анх хийж байгаа хүмүүст бол эхлээд цовдлогдсон байгаа Иесус дээр очороо гэж хэлдэг байгаа. Тэгээд үнэхээр тэр таны гим нүглийн төлөө тань цовдлогдсон гэдгийг сайн ойлгоод тэгээд түүнтэй хамт дахин амьлаад бурсан дээр очдог байгаа. Тэгээд Иесус тэнд байдгүй бөгөөд харин Иесус бурсны гадаа байдаг байгаа. Тэгээд Иесустэй хамт дахиж өргөгдөө, түүнтэй хамт өргөгдөөд эсвэл сэдвээр алхаж болно, хамт өргөдөж болно. Тэгээд үнэхээр Иесус биднийг тэр загалмаа дээр цовдлогдсоноо бид нар бурхантай нүрээ уулзах боломжийг гаргаж ирж байгаа. Тэгээд эзэн өмнө чимээгүй суух үед аяндаа эзэн сануулж хэлдэг байгаа. Эсвэл
чимээгөө сууж явах үед энд би ямар нэгэн өвчин ч юм уу янз бүрийн мэдрэгдэг. Тэр үед анхаарлаа хандуулах үед бодол юм уу эсвэл хийсэн болсон явдлуудыг эзэн сануулдаг байгаа. Тэгэхээр жишээлбэл нэг төлөйг хэлж өгье л доо. Ихэнх хүмүүс бол гэмшлийн үед бол ерөөсөө өөртөө хамаараа гэмшээд тэгээд эзнийг хүлээж уучлж цэвэрлэхийг хүлээдгүй шууд л босоод явцдаг байгаа. Тэгээд ер нь бол өөрөө бас өөрөө тасалгаагаа хаагаад цоожлоод ерөөсөө эзнийг оруулж тэр газараа оруулдаг байгаа. Тэгэхээр бурхан хичнээн бидний бидээсэн бүгдийг юу хаана юугаа мэддэг. Бурхан ч гэсэн бидний энийг өөртөө тэр хаалга онгойлгож өгөөсэй гэж эзэн өөрөө чин сэтгэлээс үгсдэгсээ мартаж болохгүй. Тэгээ би бүх өөрөө тасалгаагаа онгойлгоод намайг бүгдийг миний сэтгэлийг, миний зүрхийг, миний бие махбодоо шалгаж өгөөч гэж суудаг байгаа. Тэгэхээр нэгэн процессыг эзэн надад сануулж өгсөн. Тэгээ сууж байгаа. Картны барааны үед талханд явдаг байсан л да тэр үед маш их очртой шахалтаантай тэгээд л ер нь бол маш их нэг очр шахалтаантай болохоор би жоохон дээш өсөрчдөг байсан. Тэр хүмүүс намайг очр түрээр шахаал тэгээд хүлж газар өрөхгүй явсараад талхан дээр очишоод талхаа авчдаг байсан. Тэгэд яг энэ үед манай параллел ангийн 2 хүүхэд яг насварсан байдаг ч доошоо унаад нөгөө тэгээд дээрээс нь хүмүүс гიშгээд тийм шахалтаанд болохоор тэр хинж тонгоож авч чадахгүй өрдөөсөн. Тэгээд тэр өдөр яг өдөр тутмын хүнсийг өгөөч гэдэг яг англиар бол өдөр тутмын талхайг өгөөч та талхахыг гэсэн ишлэлээр пастор маань номлол айлцсан. Тэгэл өдрийн турш бурхан натаа ярьсан л. Тэгэл яг орой энийг би сансан. Эзэн сануулж өгсөн. Тэгээд яг энэ явдлыг би ерөөзөөж гэмшиж бодож ойлгож байгаагүй лээ. Тэгээд би засгийн газрын өмнөөс тэнд байсан хүмүүсийн өмнөөс өөрийнхөө өмнөөс хүртэл уучлж гэмшсэн. Энд бол миний зүрхэнд бас хатуурл үүссэн байсан гэдэг би ерөөсөө мартцсан байсан. Бүр олон жилийн өмнө болсон явдал юу ч болоогүй юм шиг л би огт буруугүй юм шиг л бодоод явчихсан байсан. Тэгэхээр заримдаа бидний санаж байгаа гэмнүглээс гадна сануулаагүй мартцсан гэмнүглүүдийг хүртэл бурхан сануулдаг байгаа. Тэгээ ер нь бол энэ процесс дуустал би суудаг байгаа. Анхандаа бараг цагаар суугаал хэдэн цаг заримдаа нус нулимстэйгээ утгалддаг байсан. Тэгээ одоо бол харьцангуй гайгүй. Гэтэл ер нь л гэмшлийн процессын үед л нус нулимстэйгээ утгалтандаа би хааваас өвдөн. Тэгээд яг дуустал нь харин суух хэрэгтэй. Тэгээд эзний цэвэрлэж дуусгахыг уучлалт цэвэрлэж дуусгахыг гэмш хүлээх явдал маш чухал. Тэгээд цэвэрлж дуусаад баяр баясгалангаар дүүргдэг байгаа эзэн. Тэгээд сайхан тайван болоод үнэндээ бол нөгөө хийсэн гэмнүглээс огт болоогүй юм шиг л сэтгэл цэвгүй болдог байгаа. Тэрийг ярих юм уу бодох үед ямар нэгэн сэтгэл хөдлөл гомдол гомрохол бурхал огт орж ирэхгүй бол зүв болсон гэсэн үг. Тэгээд та тэр гүйцэд болсон гэсэн үг бас. Тэгээд ер нь бол тарах хүмүүс таныг тийм юм хийсэн штэ гэж бурдгаж болно л доо. Гэтэ танд юу ч одоо сэтгэлийн тийм янз бүрийн шаналл бол орж ирэхгүй байдаг. Гэхдээ хэрэг үнэхээр махан биеийн гим хийгдсэн бол энэ дэлхий дээр бас төлөөс төлөх шаардлагатай бас байж болно л доо. Жишээлбэл та хүн алсан юм уу, шорон цуусан, борт хийлгсэн гээл олон юм хийж болно. Тэгэхээр тэр үед бол үнэхээр хүн алгуй шорон цуужилтаараа эсвэл хулгай хийсэн бол бас янз бүрийн гэмтэргийн шүүх хурал болжилтаараа тэгээд хүнд төлөөс төлөх болно. Эсвэл машин дайрсан мөрөгцөн болж гисэндээ бас тухайн хүний машиныг төлбөрийг төлөх болж хуурна. Гэхдээ ямар нэгэн сэтгэлийн шаналгаа сүнсний хувьд одоо эрүүл цэвэр байна гэсэн үг. Гэхдээ тэр хүмүүс гимээчин болж одоо таныг ажиргалгүй байж мүү бити инээ чи хэрэг үлдсэн шүү дээ гэж буруутгах үед танд ямар нэгэн буруутгал орж ирэхгүй болдог. Бурхан бүрэн бүтэн таныг уучлсан бас цэвэрлсэн гэдгийг шууд зүрхэндээ мэдэрдэг байгаа. Тэр энэ гимшлийн процесс бол үнээр ариун сүхлийн процессын нэг бөгөөд эзэнтэй чин сэтгэлээсээ ойртдог хамгийн нандин зүйлүүдийн нэг. Тэр энэ подкаст маань жаахан удаан болсон байж магадгүй. Гэхдээ үнээр бүтэн зургаа харуулахын тулд би энэ бүхнийг хэллээ. Тэгээд амцглаа аваад Иесусээ гэд хэлээрээ ариун сүсээр намайг дүүргэж өгөрөө. Бурхан намайг ариун сүсээр дүүргэж өгөрөө гэд. Тэгээд хамт суугаараа. Тэгээд эзэн минь ээ танад миний бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун бодлоо би танд яг дүүргэж байна. Бүгдийг шалгаж цэвэрлэж өгөөч. Хаана хийгдсэн миний сансан санахгүй байгаа гимнүглийг бүгдээ сануулж харуулж өгөөч. Тэгээд тэр үед нь чин сэтгэлээсээ бас та гэмших хэрэгтэй байгаа. Даруухнаар тэгээд энэ бүхэнд цаг гаргаараа баярлалаа.